талаас эхлээ ярилцах хэвлээ. За баярлалаа. Өнөөдрийн шууд нэвтрүүлгийг үзэж суугаад ийт Монголынхаа ард түмэнд энэ өдрийн эн орон амгалан айлтгая. Анх манай компани 2008 онд үйл ажиллагаагаа эхлэж өнөөдөр 10 дахь жилдээ залгаж байна. Анх энэ компанийг үүсгэн байгуулахад 4 хүний бүрэлдэхүүнтэй байсан бол өнөөдөр байнгын бөгөөд улирлын чанартай нийт 40-с 60 ажилчтай үйл ажиллагаагаа явуулж Монгол улсын хэмжээнд энэ сайхан бүтээгдэхүүнээрээ үйлчилж хүмүүсийн хэрэглэгчдийн таашаалд нийлсэн ийм сайхан бүтээгдэхүүн болж ажиллаж байгаадаа бид баяртай байдгийм аа. Хамгийн анх яг үүссэн түүх нэхэр энгийн яг хэвийн бовноосоо эхэлж өө тэгээ ямар учраас энэ хэвийн бовыг хийх болсон Монгол гүрмэл гэдэг энэ гүрмэл гэсний учир юу вэ те энэ талаар ярих уу? Ерөнхийдөө энэ бүтээгдэхүүнийг маань анх хүүхэд байхдаа аав ээжтэйгээ эхлэж хийж тэр цагаан сарыг шинжилээр 5 гэдэбгээ бэлдэж миний хүүхэд наснд хамгийн хийддэг дуртай ийм сайхан хүнсний нэг төрөл байсан. Тэгээд ерөнхийдөө энэ сайхан хүсэл мөрөөдөлтөд автагдаж энэ бизнесийг эхлэх болсон ийм сайхан мөрөөдөл 10 жилийн өмнөөс төрсөн юм аа. Ерөнхийдөө энэ гүрмэл боо гэж энэ сайхан хэдэ ундаа бол ерөнхийдөө нүүдэлчин монголчуудын дунд 13 дугаар зууны үеэс эхэлтэй ийм сайхан бидний өв уламжлал ард түмэн бидний өв дээдс маань хийж ирсэн ийм бүтээгдэхүүн байгаа. Тэгээд ерөнхийдөө хүндэтгэлийн 5 гэдэг байдлаар мөн хүмүүсийн өдөр тутмын хүнсний хэрэглээнд хэрэгэлдэг тэр аян жин тээж явахдаа тэр туурд явахдаа аль болох тэр алс холын замыг туулахад энэ бүтээгдэхүүн маань хатадгүй чанараа алддаггүй тэр нүүдэлчин монголчуудын ахуйд төгссөн ийм нэг сайхан хүнсний төрөл байдаг. Ерөнхийдөө монгол хүнд тэр хоолны хэрэгцээд нэгдүгээрт нь болохоор ерөнхийдөө ундаасах, хоёрдугаарт нь айсах, гуравдугаарт нь өсөх хэрэглээ гэж байдаг гэж байгаа. Тэгэхээр тэр хүний тэр хоолны хооллох хэрэгцээний тэр айсах хэрэгцээ маань хүний өдөр тутмын хооллолтыг 100% гэж бодох юм бол тэрний тэр 60% бол хүний айсах хэрэгцээ. Айсах хэрэгцээ гэдэг маань юу юм бэ гэхээр энэ гурилан бүтээгдэхүүн тэр өдөр тутмын бид нэр жижигхэн салат нэг багавтар юм идчихье гэж нэг жоохон салат идэх тийм ээ. Тэгээ гурилан бүтээгдэхүүн идэх жишээтэй өсөх хэрэгцээ гэхээр бол ерөнхийдөө хүн айхтрыг хөлсөө тэр махан хоол хэрэглэхийг ундаасах гэхээр бол тодорхой тэр шингээ юм уух ийм хэрэгцээ байдаг юм л да. Тэгэхээр хүний тэр хооллох хэрэгцээний үндсэндээ бараг 60% нь энэ хүний өдөр тутмын тэр амьдралын хооллох хэрэгцээний 60% маань энэ айсах хэрэгцээ буюу энэ гурилан бүтээгдэхүүн явж байдаг юм байл л да. Анх гэртээ ихтэй яг энэ хэлбэрээр хийж ирсэн үү? Араа өөр маягаар хийдэг. Манай нутагт болохоор дорн говийнхалтаа боржгон бов гэдэг ингээд 3 зүсцийн дөрвөлжин бов байдгийг. Гэтэ бүр сайн судлаад исэн чи явж энэ чи яг үндсэн Монголын үндсэн Чингис хааны шарын зурхай гэдэг шиг л болоод байгаа байхгүй юу? Тэгээд бүр та хэдий ч бүр сарын өмнөөс л манай нэвтрүүлэгтээ ирж оролцооч гэж яваад исэн учир нь юм байгаа. Ерөнхийдөө гүрмэл бүтээгдэхүүнийг бол ерөн хүмүүс төдийлөн бас сайн мэддэггүй байсан. Ерөнхийдөө энийг баруун монголчууд буюу ойрдууд хэрэглэдэг юм аа. Анх яг тэр зах зээл дээр нийлүүлж байхад бас биднэрт тодорхой хугацаанд айгүй хүндрэлтэй тэр он жилүүд өнгөрсөлтэй. Юу юм бэ эн чинь гурил юм уу? Энэ юугаар хийцсэн юм бэ? Түүхий гурил ууч гэж ах шиг жишээтэй ингээд хүмүүс нөгөө таньж мэдээгүй бас ингээд янз бүрээр ерөөсөө хараагүй ч хүмүүс зөндөө байсан. Тэгэхээр энэ уламжлал маань ерөнхийдөө тэр 13 дугаар зууны үеэс монголчууд хэрэглэдэг байсан уламжлал маань төлхөө ойрд монголчууд буюу баруун монголчууд байдаг. Тэр утгаараа баруун монголчууд маань нэлийн төлхөө хийдэг байсан. Тэгээд энийг энэ зах зээлд нийлүүлснээр ерөнхийдөө монгол үндэстэн маань ерөөсөө бүхлээрээ мэдэж ингэж сайхан хүлээж авдаг. Үнэхээр сайхан сэтгэл ханамжтай хүлээж авч хэрэгжилж байгаа. Бас могоогоор бэлэгдсэн нар зөв тал руугаа ингэж мушгиж хийсэн байна тийм. Нэлээд ажиллагаатай хийдэг тал дээр. Ерөнхийдөө монголчууд бол тэр ертөнцийг өөрийн гэсэн тийм эзэн буюу улс савдагтай холбож тайлбарладаг ийм цалиг шүтээний ёстой байсан байгаа юм. Тэгэхээр ерөнхийдөө тэр улсын амьтан гэдэг маань могоог
ерөнхийдөө л усан амтан гэж одоо бэлэгшээдэг. Тэгээд тэр утгаараа ерөнхийдөө одоо тэр урт одоо магадгүй хүмүүс нэрийг хэлхээсээ хүртэл одоо цээрлж ут хайрхан гэж нэрлэдэг байхгүй. Зарим одоо нутгийн аялагт байна л да. Тэгээд ерөнхийдөө тэр одоо могоог төлөөлүүлж энэ боовыг ингэж одоо нарийн ийм одоо могоотой адил төстэй хэлбэртэй хийсэн байгаа юм. Тэгэхээр ерөнхийдөө усын амтан гэхээр ерөнхийдөө монголчууд могоог бол нэлээд одоо тийм шүтэж биширч дээдэлдэг. Могоо зүүдэлсэн эмэгтэй хүн болохоор тэр одоо өнөр өтгөн өр хөвгтэй болох нэ гэж бэлэгшээдэг. Мөн одоо тэр могоон чуулганыг одоо харсан хүн болохоор хідэн үеэрээ баян явах нэ гэж ингэж одоо сайхан одоо домгод одоо байдаг манай ард түмний дунд. Тэр байтугай одоо нэг тийм домог байдаг л да. Шинийн нэгний өглөө эмэгтэй хүн одоо тулгандаа галаад хүлээд үсгэцгээ янзлаад одоо цай дээжээ сайхан чанд ширээгээ байршуулад гадаа гарч гэрээ гурав тойрчоод могоо та манад цай зоогл гэж цацал өргөдөг байсан байгаа юм. Бүр ийм домог сурвалж хүртэл одоо манай ардын одоо тэр аман зохиол дотор яваа л да. За тэгээд 3 удаа цацал өргөсний дараа магадгүй одоо тэр могоо орж ирэх юм бол айлт лусын илж ирлээ гэж айгүй их бэлэгшээж энэ жил одоо манай энэ жилийн өнгө их сайхан байх нэ. Лусын амтан одоо манад айлжиллаа гэж одоо тэр могоог өргөөхгүйгээр сөхөд усаагаад ингээд одоо гаргаад гэрээсээ явуулдаг. Ийм нэг одоо аман сурвалж бас одоо манай ард түмний дунд явж идэг. Тийм могоо гэрт орж ирнэ гэсэн нөгөө намар бас юу цагаан сар монголчууд бас хийж гисэн гэж ярьдаг тий түүхч байдаг. Тэгэхээр могоо орж ирнэ гэж өвөл орж ирэхгүй шүү дээ тийм. Намар орж ирнэ. Ер нь тий хаврын тэргуун сарын шинийн нэгэн гэдэг чил ерөөсөө тэр сайхан одоо уран дулаан үлрэл эхлэлт монголчууд шинийн нэгний одоо баяраа тэмдэглэдэг үстэй. Тэгэл ерөнхийдөө тэр улс дэлхийн хангаа ерөөсөө бүх юм гисэн бүх юм л одоо тэр сайхан одоо дэлгэр цаг ирж энийг бэлэгшээж л ерөөсөө шинийн нэгний өглөөг тэмдэглэдэг шүү дээ. Ер нь шинийн нэгний баяр буюу одоо аврын хүртэл одоо энэ нар зөв эргэлттэй бол буузыг хүртэл нар зөв чиг гэсэн тий. Тэгээд энэ гүрмэл бовны дээдлэлд одоо энэ гавжийн дугуй гэж энэ байгаа. Энэ бол ерөөсөө ингээд нарыг одоо тойруулж хийсэн Монгол гэрийн одоо тооны бэлэгдэл болсон ийм бүтээгдэхүүн байгаа. Тэгээд ерөнхийдөө түлхүү яг энэ одоо сайхан үндсэн одоо тавгийнхаа эдэн дээр одоо энэ гавжийн дугуйгаа тавиад тэгээд дээр нь одоо чимгэллээ хийж цагаан эдэгээ тавьж ингэж явдаг. Энэ болохоор яг гэхээр ерөнхийдөө одоо гэрийг болохоор ерөнхийдөө хамгийн одоо тэргуун магнанд бол одоо тооныг авч явдаг тий. Тэгэхээр ерөнхийдөө энэ тавгны одоо тэргуун магна бол энэ гавжийн дугуй буюу энэ сүүр байгаа. Тэгээ бас энэ цагаан сараар энэ хайрцгийг авч тавих уу, хайрцагтаа тавих уу? Хайрцгийг авна. Ерөнхийдөө бид нар яагаад тэгэхээр нөгөө хүнсний аюулгүй байдал талаас нь энэ одоо шууд одоо бүрэн боловсрсон бүтээгдэхүүн маань дахин одоо боловсрохгүйгээр ингэж ард түмний гард очдог учраас энэ хайрцгийг нь задлаад бас маш том соёл. Тий, хайрцгийг нь задлаад ерөнхийдөө тавган дээр засах хэрэгтэй. Эхний 3 өдрөө ингээд яачаа дараа нь буцаад хайрцаглаад тэгээд бас аяйгүй удаан хадгалагдах боломжтой юм байна гэж би бас судалж ирсэн тийм үү. Хэд хоног ч юм уу хэдэн сар ч гэдэг юм уу хадгалах боломжтой юм бол гар аргаар хийдэг, алгадаж хийдэг учраас энэ ер нь хадгалт нэлээд удаантай. Тэгээд энэ утгаар нь тэгээд ерөнхийдөө бас энэ хүмүүс ер нь дээр үед бас тэр нөгөө боорцгоо их солилцдог байсан гэж байгаа. Тэгээд тэр утгаар нь бас бэлгэн зөрөөлж нэгдүгээр, хоёрдугаар нь тэр хадгалалт хамгаалалт тэр одоо ариун цэврийн одоо хэрэглээ талаас нь бид нэр ингэж нэг үрийн савлгаан савлсан байна. За би танаас бас нэг юм асуух гэсэн. Тэгээ одоогоор энэ их ажиллагаа ихтэй байна. Гар ажиллагаарыг сонслоо. Бас доторх найрлага майлгын талаар ярих уу? Тэгэхээр манай энэ бүтээгдэхүүн өөрөө уламжлалт гар гүйцэгээр хийгддэг. Ямарваа нэгэн механикдсан одоо шахалтаар юм уу одоо хөдөлмөрөөр хөнгөлсөн байдлаар хийх бололцоогүй гар ажиллагаагаар хийдэг. Тийм ч учраас одоо хатдаггүй, амт чанараа алддаггүй хамгийн том давуу тал нь. Тийм учраас Монгол улсууд өөрөөсөө одоо үндэснийхээ юмар бахархах Монгол сэтгэлгээ өнөөдрийн даяаршиж байгаа, дэлхийшж байгаа энэ нэгэнд өнөөдөр үндэсний юм гэдэг бол үнэхээр ориг брэнд юм байна гэдэг бол үнэхээр өнөө утгаар бол энэ юм байгаа. Тэгэхээр энийг бид нэр одоо та түрүү асууж байсан. Бид нэр одоо хэдий өнөөдөр байгуулагдаад 10 жил болж байгаа ч гэсэн энэ 10 жилийн хугацаанд бол бидний одоо энэ хийсэн бүтээгдэхүүн бидний үйл ажиллагаа шулуун даалдан замаар яваагүй. Түрүү манай захирал ярьж байсан. Үнэхээр одоо хүмүүс мэддэггүй. Зарим нь одоо энэ ааруулаар хийсэн одоо ийм ааруулан бүтээгдэхүүн юм уу
юу юм гэдэг байдлаар одоо мэддэг улсуудыг асуудаг байсан. Эхэндээ манай үйлдвэрлэлийг хийгээд бүтээгдэхүүнээ сурталчлаад борлуулж байхад үндсэндээ баруун одоо түрүүн та нарын яриад байгаа тэр ойлдууд юм уу одоо ус савдынхан ч гэдэг юм уу энэ улсууд төлөхөө мэддэг аав ээж нь хийдэг хэрэгэлдэг байсан улсууд төлөхөө авч хэрэгэлдэг байсан. Тэгээд одоо сүүлдээ таньсаар мэдсээр байгаад үндсэндээ энэ уг гаруул үүсэл нь бол үнэхээр манай Монгол төмний одоо дээр итвэрээс өөрсдөө бүтээсэн, өөрсдөө хийдэг ийм бүтээгдэхүүн байсан учраас одоо жилээс жилд мэдэгдэж, танигдж олон нийт хүртэл болж байгаа. Тэгэхээр үнэхээр энэ ажиллагааны хувьд бол үнэхээр төвөгтэйгээр ажиллагаа маш ихтэй. Хүний хөдөлмөр гişin гэдэг цаг нар их ордог болгож байгаа энэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа улсуудаас маш их хэмжээний ур чадвар шаарддаг. Тэгэхээр одоо дээдлийн тэр одоо энэ түрүүн манай захирал та нар яриад өнгөрч байна. Ийм ингээд одоо үстэй ингээд яг камера нааш авах ийм их ажиллагаа орсон гар аргаар. Тэгээ одоо удахгүй ерөнхийдөө энэ байгууллага энэ олон ажилчид ажилладаг гэж хэдэг. Яаж хийдэг талаар нугасаа дүрс бичлэгээ үзүүлэх гэж бодож байна тийм. Нэлээд ажиллагаатай. Тэгэхээр бүгдийг гараар хийж ингэж эргүүл тоо. Энэ бүтээгдэхүүн маань яг энэ хайрцагт ороход ерөнхийдөө 12-аас 13 удаа дамжлага дамжиж энэ хайрцагт савлагддаг шүү дээ ер нь. Тэгээд манайх одоо нэгэн тэнхэд хүнсний бүтээгдэхүүн энэ шууд нөгөө дахин боловсруулахгүйгээр шууд хүнсэнд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн учраас бид нар энэ эрүүл ахуйн шаардлага, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор сапагла бодлоор онцгой анхаардаг. Дээр нь манай үйлдвэрийн горим дамжлагууд бол дандаа хагас вакуумд орцсон байдаг. Ариун цэврийн маш одоо чанад гэлмийн дор тэнд байгаа ажилчдын эрүүл мэнд бүхэмдэр бид нар одоо ингээд хяналтаа хийж сапагла бодлын цогцоор шийдэх энэ орон нутгад байдаг хүмүүс чи эрт бас боо авчвал зүгээр идэг. Нөгөө тулчхаар нэг бас ингээ олдохгүй тохиолдол хүртэл гарч ирсэн. Би өөрөө нодон битүүнд үзчихсэн. За авчин дагад монголчууд ч тулдаг. Тэгэхээр энийг бол нэлээд хэд хоногийн өмнө аваад те сайхан сапог ямар яач юм ихгүй те чанараа алдахгүй тий. Чанараа алдахгүй тэгээд ингээ байж байна. Тэгээд энэ одоо нэвтрүүл одоо энийг хийсэн түүхийг харахын тулд байгууллагад очихгүйгээр та бүхний одоо бичлэгийг үзье гэж бодож байна. Үйлдвэрийнх нь явц те хамт олон бас нэлээд олон хүн ажилладаг гэсэн. Эдийн 13 дугаар зуун буюу Чингисийн үеэс уламжлагдаж гарч ирсэн түүхтэй энэ 1-р хүндэтгэлийн тавгийн эдээний байдлаар хэрэгэлдэг байсан. 2-р тэр одоо аян замд одоо тэр цэргийн одоо хоол хүнсний бас нэг гол одоо төрөл болж орж ирсэн байгаа юм. Дүрсийн хувьд бол хүмүүн болоод хүмүүн бусын хооронд зууч болдог газар тусын амьтан могоог төлөөлүүлэн бэлэгддэг. Одоо могоон чуулгантай тааралцсан хүн хэдэн үеэрээ баян байх нэ гэсэн ийм сайхан одоо домог түүх байдаг. Могоо зүүдэлсэн эмэгтэй хүн бол одоо өр хөөгтэй болдог. Өнөр өтхний одоо бэлэгдэл болж ингэж одоо могоог монголчууд ер нь эртээр үеэс бэлэгдэж шүтэж лусын элч хэмээн одоо ингэж одоо хүндэтгдэг байсан. Одоо Монгол гэр гихт байна тийм ээ. Нүүдлэлээр яваад нэг газараа буулгаад эргээл одоо тэмээндээ ачаал явж явах жишээтэй. Хоол хүнсэн ч гэсэн ялгаагүй одоо тэр манай эрсдээс уур амьсгалтай халуун хүтний нөхцөл зогтсон хатдаггүй, чанараа алддаггүй одоо ийм хоол хүнс хэрглэж гүрэмл уу ялгаагүй одоо тэр одоо нарийнхан ингэж алгадаж хийсэн учраас тэр өөрсдийнхэн одоо аян жин тийхэд хүртэл ерөнхийдөө амт чанараа алддаггүй ийм хүнсний нэг төрөл байсан байгаа юм. Гүрэмл бов бол баруун монголчууд буюу ойрдуудын одоо бов гэж манай ард түмэн дотор бас нэг яриа яваад байдаг. Тэгэхээр энийг ер нь юугаар нотолж байна гэхээр 13 дугаар зууны үеэс Чингисийн аян дайны цэргийн гол хүнс болж байсан. Тэр одоо хүндэтгэлийн тавгийн эдээний гол одоо ёслолын үйл ажиллагааны тавг болж байсан. Энэ илэрхийлэл бол одоо хэд хэдэн одоо ном, түүх, домог сурвалжуудаас хадгалагдаж үлдсэн байдаг юм аа. Жишээ нь одоо тургууд буюу уран хажууд болохоор гүрмэл гэдэг. Загчин түмэн болохоор одоо мушка буюу мушкмал бов гэж нэрлэдэг. Манай халахууд бол аргамжаа бов гэдэг. Баяд дөрөвдүүд болохоор одоо самна буюу хорхоо бов гэж ингэж нэрсэн байдаг.
баяр ёслол, насны өө, хүүхдийн сэвлэг үргээх, тахил овооны одоо цайллагт хүндэтгэлийн одоо тэр идэ будаа болгон хэрэглэж ирсэн ийм сайхан уламжлалтай түүхтэй ард түмэн билээ. Хотод олноороо сар шиндээ сайхан шинлээрэ. Жинхэнэ Монгол гүрмэл. Ер нь гүрмэл боовол ер нь монголчуудын соёлын идэ ундааны соёлын том өв гэж ингэж боддог. Хүнсний аюулгүй байдлыг хангаж амт чанар сайтай эко бүтээгдэхүүн ямар ч химийн бодисын нэгдэл ороогүйгээр үйлдвэрлэж одоо хүмүүсийн гарт хүргэж байгаараа бид нар одоо олонний таашаалыг авч өнөөдөр гурлан бүтээгдэхүүний төрөл дотроос Монгол гүрмэл компани бүтээгдэхүүн амт чанарыг хамгаалсан явдал бол манай амт олонны 10 жилийн одоо хөгжлийн хамгийн том ололт гэж бид нар бодож байгаа. Тэгэхээр Монгол гүрмэл хувьцаат компани 2008 онд байгуулагдсан. 2008 онд байгуулагдсанаас өдгөө 10 дахь жилийнхаа нүрийг үзэж байна. Анх байгууллагатаа манайх 4 ажилчтай байсан. Өнөөдрийн байдлаар 28-аас 32 ажилчтай. Эд цагаан сарын борлуулалтын үеэр бид нэр Улаанбаатарын 8 дүүрэгт 1 дүүрэгт дор хаяж 2 зэгээр гэж бодохоор 16-аас 18 20 ажилчин гэрээт борлуулагч нарыг бид нар авч ажиллаулдаг. Ингээд нийт дүнгээрээ бид нар байнгын болоод улирлын чанартай ажилчтай амруулахаар бид нар 40-оос 60 гүний бүрэлдэхүүнтэй сүүлийн 5 жил тасралтгүй ийм бие бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. За Монгол түмний хүндэтгэл тайлга тахилгын идэ болох гүрмэл боовны ёс жаяг бол маш нарийн билээ. Түүний өнгө, дүрс, тооны бэлэгдэл бол үнэхээр гүнзгий утга агуулгатай. Гүрмэл боовыг гэрийн эзэн хэдэн насыг зоогулсан, хичнээн үр ачийг төрүүлсэн хэрхэн одоо хүндэтгэлтэй амьдрснаас хамаарат 5-7 9 үеэр сондготоотой үрж застгаа. Нүүрний үеэс нүүдэлчин монголчуудын уламжилж ирсэн хүндэтгэлийн тавгийн идэ Монгол гүрмэл. Хотод олноороо сар шиндээ сайхан шинлээрэ. Жинхэнэ Монгол гүрмэл. Жилээс жилд одоо бид нэр аль болох одоо урдлынхаа туршлагатаар тулгуурлаад бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт одоо хүнсний аюулгүй байдлын тэр баталгаа болсон сав баглаа бодолдоор онцгой анхаарч байгаа. Ягаад тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг эмзэг учраас энэ бүтээгдэхүүний хадгалтыг яаж утасах уу, эвдрэл хэмгэрэлгүйгээр одоо хэрэглэгчдийн гар дээр яаж хүрэх үү гэдэг тал дээр бид нэр олон шийдлийг хайж байж одоо сүүлийн үед бол бид нэр одоо нэг үржилтийн савлгаатай болоод нэг үржилтийн савлгааны дараагаар одоо тухайн хэрэглэгчийн одоо авах тооноос хамаарсан савлгааны том картон харьцагууд яг үйлдвэрийн одоо зориултаар үйлдвэрлэсэн байгаа. Манай бүтээгдэхүүний давуу талаас дурдах юм уламжлалт гар хийцээ аргаар дээд зэргийн чанартай түүхийд бараан материалаар үйлдвэрлэгддэг. Мөн удаан хугацаагаар хадгалагддаг. Мөн ширхэг бүрийн савлгаатай гадна талын бас давхар хайрцагтай учраас хэрэглэгчид маань өөрсдөө хэрэгцээнд тохируулан савлгаанаас сонгон авах боломжтой байгаа. Мөн манай бүтээгдэхүүн маань бүх насны хүмүүст зориулагдсан юм бүтээгдэхүүн байна. Бид нар одоо өнгөрсөн жилээс эхлээд нэр төрлөө олшруулсан. Монгол гэрийн тооныг бэлэгдэж гавжийн дугуй тавьдаг. Евенгийн оронд тавьдаг одоо евенгийн орлуулж хийсэн энэ боовоор өөрөөр нь хийсэн 3 давхар одоо ирээд өнгөрсөн цагийг бэлэгдсэн 3 давхар бүтээгдэхүүн одоо нар зүй эргүүлж дандаа тоогоонд одоо цагирлаж болгодог. Одоо сүүлийн үед маа хэрэглэгчд бол ер нь евенгээс бол татгалзаж байгаа. Манай гавжийн дугуй бүтээгдэхүүнийг бол түгээмэл хэрэглэдэг болсон. Болгох процедур тэнийг одоо хэвлэж урлах асуудлууд бол маш их одоо тухайн үйлдвэрлэгч бүтээж байгаа хүнээс маш их хэмжээний ур чадвар шаарддаг ийм нарийн бүтээгдэхүүн байгаа. Энэ бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ бол жилээс жилд одоо харьцангуй энэ боовныхаа борлуулалтаас давсан эрэлттэй байгаа. Өнгөрсөн 2 жилээс эхлээд сүүлийн жилүүдэд манай бүтээгдэхүүнийг дуурайж хийдэг одоо олон хөв хүн болон компаниуд олон болсон. Өнгөрсөн жил гэхэд бидний судалгаагаар 18 газар бид манай бүтээгдэхүүнийг хийсэн байсан. Тэгээд одоо хамгийн гол нь одоо хийхийг одоо бид нар улсуудаас бид нар одоо ганцаараа ноёлох ёстой гэсэн бодлогыг ирээсээ бариагүй. Хийж болно. Тэгвэл энэ бүтээгдэхүүнийг одоо Монгол гүрмэлийн бүтээгдэхүүн гэдэг нэрээр зарж борлуулдаг хөв хүн зарим аж ахуй нэгжүүд байдаг. Тэгээ өнгөрсөн жил ч гэсэн манай компани дээр одоо авсан бүтээгдэхүүн сэтгэл хангамжийн баталгаа муутай байна.
бид нар одоо бидний одоо хэрэгцээний шаардлага хангахад хэцүү бүтээгдэхүүн олсон бол буцаая гэсэн нэрийдлээр манайдаар 7-8 худалдан авагч буцаалтаа хийсэн. Тэр буцаалт нь ингээд авч ирээд бид нар үтсэн чинь бид манай бүтээгдэхүүн биш байсан. Манай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн Монгол гөрөмлийн нэрээр борлуулсан бүтээгдэхүүн байсан. Тэр улсууд дээр нь тухайн үед нь бид дагуулж очиж улсуудын буцаалтыг нь хийлгээд нөгөө улсууд эргэж ирж манаагаас бүтээгдэхүүн авчаасан юм биш. Тэгэхээр би энэ дээр юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр зэрэг манай Монгол гөрөмлөлийн компанийн гаргаж байгаа бүтээгдэхүүн өөрөө худалдаа аж үйлдвэрийн танхимаас авсан баркодтой нэг нэгээр савлгаатай дээр нь одоо үйлдвэрлэсэн онгоо, дээр нь одоо орц найрлага, тэгээд дээр нь одоо компани лого, хологдох удснууд, стандарттай хайрцаг сав бакла бодолтойгоор бусуудын хийж байгаа аж ахуй нэгж хүмүүсийн хийж байгаа бүтээгдэхүүнээс эрс ялгаатай. Тэгэхээр энийг одоо би бас хэрэглэгчтэй хандаж тодруулж хэлмээр байна. Хотод олноороо сар шиндээ сайхан шинлээрэ. Жинхэнэ Монгол гөрмөл. Манай үйлдвэр бол стандартын дагуу үйлдвэрээ барьсан. Хүнсний одоо аюулгүй байдлыг хангах, тэр эрүүл ухаан шаардлага хангах, чиглэлийг одоо температур, салхивчийн асуудал, агаар суралтын асуудал энэ бүх юмыг бид нар цогцоор нь шийдэж өгсөн. Тэгээ ягаад энэ дээр онцгой анхаарах ёстой юм бэ гэхээр зэрэг дахин боловсруулахгүй шууд хөдөлмөрч гар дээрээсээ хөнсөнд хэрэгэлдэг учраас энэний аюулгүй байдлыг хангах асуудал хамгийн чухал байдаг. Ер нь тэр гүрмэл боовоор зассан тавгнаас хэдий олон хүн одоо амталж идэх тусам тэр одоо буян хишг нь одоо тэр тухайн айлдаа хурж байдаг, буян хишг нь дэлгэрч явдаг гэсэн ийм сайхан одоо бэлэгдэл хүртэл байдаг. Зах зээлийн ороо босгоо үед үндэсний үйлдвэрүүд өөд хаалгаа барьж сомтгол хийж байгаа энэ нөхцөл бид нар одоо бас одоо урдын адил бүтц оронтойгоор ажиллаж олон ажилчдынхаа цалин мөнгийг тавьж олон хүн одоо амьдралаа залгуулж явж байгаа нь бидний одоо сайн бишээ бидний одоо хийсэн бүтээгдэхүүнийг байнга худалдаж авдаг үнэнч хэрэглэгчдэд одоо дахин баярлалаа гэдгийг хэлмээр байгаа юм. За, бас Монголд айгүй маш олон хэвийн боовны үйлдвэрүүд байна. Танах бас 10 жил болсон гэж байна. Тэдгээрээс онцлог давуу талаа ярих уу? Тэгэхээр манай бүтээгдэхүүний хамгийн онцлог давуу тал юу гэхээр зэрэг хүнсний аюулгүй байдлын сапагла бодлын асуудлыг цогцоор шийдэж өгсөн. Өнөөдөр манай бүтээгдэхүүнийг дуурайж хийж байгаа хүн аж ахуй нэгжүүд олон байдаг ч яг ийм цогцоор нь одоо сапагла бодлын асуудлыг шийдсэн газар бол байдаггүй. Тэгэхээр манай бүтээгдэхүүн өөрөө хүнсний бүтээгдэхүүн ягаад тэгэхээр одоо буух эзэнтэй буцах хаягтай байх хэвээр хамгийн гол нь чинь хүнсэнд хэрэгжилж байгаа учраас. Тийм учраас одоо манай бүтээгдэхүүн бол энэ худалдаа аж үйлдвэрийн танхимаас авсан үндэсний баркодтой, үйлдвэрлэсэн онгоотой, дээр нь одоо энэ компанитай харилцах удастай, өөрийн лого эмблемтэй. Тийм учраас жилээс жилд манай хэрэглэгчид ерөнхийдөө бол ялгадаг, таньдаг, мэддэг ийм болцсон байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ давуу тал нь юу гэхээр хамгийн гол давуу тал нь юу гэхээр зэрэг энэ манай бүтээгдэхүүнээр эдээгээ зассан айлд ирсэн зочид тал талаас нь авч иддгээр үнэхээр одоо хамгийн том ач холбогдол энд байдаг. Улуунаас хизээч хүн авдаггүй, хизээч хүн одоо улуу хаглаас уудаггүй байхгүй. Тэгэхээр энэ зассан боовны тал талаас нь аваад одоо итгэхэд тавгны хэлбэр хэмжээ алдагддаггүй. Мөн тэр утгаараа одоо энэ хэдий ч олон хүний тавгнаас хүртэн хэдий ч тэр тухайн энэ бүтээгдэхүүнээр одоо тавг эдээгээ зассан айлд буйны урах нь ягууртаа гэж одоо манай өвөг дээдс одоо их бэлгшээж ирсэн ийм одоо онцлог давуу талтай. Тэгээд удаан хугацаанд хадгалдаг 45 хоног хадгалахад энэ чиглэлийг одоо энэ хаддаггүй, амт чанараа алддаггүй хамгийн давуу тал нь энд байна да. Цагаан сарын дараа бас удаан идэж болох юм шүү дээ. Тий. За энд үзэгчд бас холбогдоод ах шиг байна. Манай шууд утас руу холбогдох уу? За ямар ч хэдүүлээ яриагаа үргэлжлүүлж бай. Тэгээд бас сайн нөгөө бичдгийг харлаа л да. Тэгсэн чинь тэр энэ боог хийх гэж ингээд бүр нэг бүрчлэн ингээд ингэж мушгаад ажиллагаа маш ихтэй харагдчихэв тий. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг үнэхээр одоо энэ хийдэг мэрэгчсэн улсууд хүн болгон хийгээд одоо захын хүн барьж яваа хийчдгээд түшилтэй. Нэгдүгээрт одоо энэ олгох технологи байна. Бүгд 12 дамжлага давжиж эцсийн бүтээгдэхүүн сав хайрцаг баглаа болдоор очиод хэрэглэгчдийн гар дээр очих хүртэл тэр 12 дамжлагыг дамжихад маш нэрийн үйл ажиллагаа процедур шаарддаг. Олгож байгаа хүн алгадж байгаа улсууд бол үндсэндээ
одоо эдлийн хүн 8 жил 10 жил ажиллаж байгаа улсууд үнэхээр мэрэгссэн байдаг. Тэр мэрэгссэн улсууд өөрсдөө өөр өөрийн одоо шавнырыг бэлдэж, залгамж халаагаа бэлдэж, энэ одоо мэрэгссэн улсууд хийхээс ч одоо зүгээр захын хүн барьж яваад хийгээд одоо эдээд дайны цэврүүгүү, ийм жиг далгаталтай, ийм үйлдвэрийн горимд оруулна гэдэг бол үнэхээр одоо хүн болгоны хүснээр болдог эд биш л дээ. Энэ 10 жилийнхаа түүхэн хугацаанд олон жилийн хөдөлмөрийг шингээж яаж бид нар эдээд дайны шууд утас авах гэсэн уучлаарай. Байна уу? Аня. За та шууд утсанд холбогдсон байна. За. Энэ сайхан гүрмэд боо хийж. За та жоохон чанга яриараа сонсохгүй. Боо хийж байгаа улсуудад баяр хүргэе. Олон түмэнд ингэ түгээж ивд зүгээр юм байна. Одоо анхудаа энийг харж байна. Сайхан үйлдвэр байгууллагад ажиллаж байгаа юм байна. Тэгээд энэ хаана байд юм бэ? Энэ компани. Боо хаагур борлуулд юм болоо. За тэгэхээр баярлалаа тэнэ. манайха үйлдвэр маань налах дүүргийн гордогт бол үйлдвэр байдаг. Манай үйлдвэр тасарсан. Тэгээ утсаараа та зурагтаараа сонсох уу тий? Тэгэхээр манай бүтээгдэхүүн нэг ахуулсууд бол Улаанбаатар хотын энэ 7-8 дүүрэгтүүд аль болохоор түгээмэл цэгүүдийг бид нар байршуулдаг борлуулалтын цэг. Тэгэхээр энэ цэгүүд дээр миний дэлгүүрийн сүлжээнүүд дээр байдаг. Дээр нь одоо бүх одоо энэ тэнд зарлагдж байгаа үзэсгэлэн худалдаанууд, цагаан сарын уламжлалт үзэсгэлэн худалдаануудаар байгаа. Манай үйлдвэр өөрөө налаахын гордогт байдаг. Манай нэрийн барааны дэлгүүр бол хаан улд дүүргийн 3 дугаар хороо батлан хамгаалах туслах нийгэмлэг буудлага спортын клубын ажилчны нэгийн 11 тоодод өдөр тутам үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ цэгүүдээс бол худалдаж авч болно. За. Утсууд маш ихээр холбогдож байгаа харагдаж байна. Байна уу? Та шууд утсанд холбогдсон байна. За тасарчлаа. Хаан байрлалыг сонирхож байгаа шүү. Байна уу? За та зургатаа авахын дууг жоох аяахан болохгүй бол шуугаад байна. Тэд ярьж байгаа хооронд бас 20-30 дуудлага ирсэн харагдаж шүү. За шууд утас холбогдож байна. Байна уу? Байна уу? Шууд утсаараа яриад зургатныхаа дууг хаагаад ярих боломжтой байгаа. За энэ хөдөө оронд холоос ярих гэсэн. Йоо яна уучлаарай. За та эргээ залах уу? Байна уу? Байна уу? Сайн байна уу? Шууд утсанд холбогдсон. Сайн байна уу? Сайн байна. Та хаанаас холбогдож байна? Улаанбаатараас холбогдож байна. За. За та юу асуух гэсэн? Яарна. Үйлдвэр хаануудыг Налах дүүрэг гордогт манай үйлдвэр байрлсан байгаа өнгөрсөн жил. Манай үндсэн үйлдвэрийн байршил хаан улд дүүргийн 3 дугаар хороо батлан хамгаалах туслах нийгэмлэг ажилчны нэгийн 11 тоодод байдаг байсан. Тэгээ газарт ороод үйлдвэр маань нөөсөн. Нэрийн бараа бол яг үйлдвэрийнхаа хуучин суурин дээр өдөр тутам борлуулалтаа хийж байгаа. Би танахыг мэднэ авчаасаа би ховдоо мөнгөөр сумын юм байна. За баярлалаа. За бооч. Тэгэхээр энэ телевиз үзэгчтэй хамтарч бид нар бас компанийнхаа зүгээс нийт хэрэглэгчтэй баярлалаа гэдгээ дахин хэлье. Өнөөдөр бидний бүтээгдэхүүнийг байнга одоо хэрэгэлдэг ийм одоо хэрэглэгчдийнхаа буйнд өнөөдөр бид энэ 60-аас 40 ажилчнаа цаг тухай үрдний одоо ажилтаа орлоготой байлгаж компани маань үйл ажиллагаагаа явуулж байгаа болно. Гарцаа байхгүй манай хэрэглэгчдийн одоо баярлалаа гэдгээ хэлэх байгаа юм да. За би наад хажуудсан сууж байгаа вордээстэй хүн их би тавина. За баярлалаа. Би тавьдаг юм байна. За баярлалаа. За холбогдсонд баярлалаа. Манай үнэн хэрэглэгч байсанд баярлалаа. За хэдүүлээ ингээд бас би сая харж суулаад байгаа энэ танилцуулгаас үнэхээр их ажиллагаатай байсан. Энэ хийхэд хэцүү те. Тэр үнэхээр хүндэтгмээр санагдлаа миний хувьд. Тэгээд бас авч исэн төрөөс бас төрийн бос шагналын байгууллагууд бас авч исэн гавьяа шагнал тэр талаараа ярих уу? За
Манай үйлдвэр 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа гэж бид дурдсан байгаа. Энэ хугацаанд үнэхээр одоо тэр бид нэр ерөөсөө амт чанарыг л эрхэм болгосон гол юм байна. Тэгээд энэ утгаараач тэр одоо ард түмнийхээ одоо тэр сайхан одоо сайшаал талархыг хүлээж Монгол чанар 2013 үндэсний брэнд анх дугаар цомын эзнээр тодорч байсан. Мөн нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн шилдэг бүтээгдэхүүний шагналыг авч байсан. За мөн Монголд үйлдвэрлэв 2014 оны Экспо худалдааны тэргүүн байрны шагналыг авч байсан. За мөн бизнесийн хөгжлийн гарц холбооны брэнд бүтээгдэхүүн гэсэн шагнал авч байсан. Мөн худалдаа аж үйлдвэрийн танхимээс одоо зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанаас шилдэг бүтээгдэхүүн гэсэн ийм их олон одоо шагнал урамшлуудыг авч байсан маань манай одоо ажилчдын маань хийж бүтээсэн нэр их хөдөлмөрийн үр шим юм гэж одоо за 99 таатай байна. Тэгээд асуулт асууж байна уу? За шууд утсанд холбогдлоо. Байна. Байна. Сайн байна уу? Та шууд утсанд холбогдлоо. Жохон чанга яриараа. Монгол гүрмэн үү? Мөн байна. Монгол гүрмэл. Танай хост яма онлайнаар хөргөж өгөх. Юу гинэ? Яма онлайнаар хөргөж өгөх. Одоогоор онлайны онлайнаар хөргөж авмаар. Хүргэлтийн үйлчлэгээ байгаа маань. Хүргэлтээ энэ утсаар холбогдоод 99080195 тэгээд ямар үнэтэй юм бэ? юу гинэ? Нэг уут нь ямар үнэтэй юм бэ гэж. Ширхгийн 2700 гэж байгаа. Гайгүй үнэ. Тий. 3500 гэд язгууртан гэд брэнд шинээр гарсан байгаа өнгөрсөн жилээс эхлээд язгууртан брэнд маань. За болно. Та эргээд утсаар холбогдороо. Тэгээд манад хүргэлтийн үйлчлэгээ байгаа. За баярлалаа. За манай ер нь хөдөө орон нутгаас болон ахмад настангууд маш их хүндэтгэж байх шиг байна. За дараачийн үсгч авах уу? Тэгэхээр түрүү манай захирал ярьж байсан. Тэр манай энэ хурлан бүтээгдэхүүний төрөлд манайхан үнэхээр амт чанарыг дамгаалж чадсан гэдгийг бид нар бахархдаг. Танаа юу айгүй олон хүн сонирхоод асуугаад байгаа шүү. Байна уу? 9925-та утас холбогдсон байна. Байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Танд энэ ороо мэндийг хүргэе. За баярлалаа өмнө. За. Мөнгө цэцэг нэг хоёртоо их баярлалаа. Ямар сайхан хийж үтээж байгаа улсууд вэ? Би өнөөдөр зурагтаа хараад, видео хараад айгүй баярлалаа. За та хаанаас холбогдож байгаа хэм бэ? Ийм гоё юм хийж ингэж өрөөсөө сонсонгүй би ерөөсөө. Ямар сайхан хийж байгаа бэ? За ихч. Ястаа баярлалаа. Хэм бэ? Би хамтаа тэр 99-т уцаас нь дараа нь маргааш өдөр залгаж ярья. Хой бопир нь хаанаас авчраа болохгүй ноцсон гэрийг хасхан хараад тэгээд өнгөрсөн. За энэ жил юу яагаад би одоо наад утсан дугаар надад чи би алтан гэрэл гэдэг хүн байлаа. Багангаа дүүргээ надад. За бүгдч мэднэ. Бай баярлалаа. Таяасаа ажил эдмэрийн өндөр амжилт үзье. Ямар сайхан юм хийж байгаа юм бэ? Баярлалаа. За. Холбогдороо тий. Танд маш их баярлалаа. Тэгээд бас бид бүхэнд урам өгөөд энэ сайхан их ажил хийж бас нөгөө маш олон хүнийг ажлын байраар хангаж байна. Бас чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарын өмнөөс бас баярлалаа. Танд бас өндөр уртнаас тий ажлын гэхгүй тий уртнаас л удаан жаргахыг хүсье. Хайр их олон ажилтнтай болсон юм байна. Ийм сайхан үйл бүтээл, ийм сайхан олон улсад тэр олон ажилтны тэмцээн хичнээн амбул амьдарч байгаа дээ. Тэр нэрийг бодоход хайр маш их сайхан үйл бүтээж байгаа юм байна. Ямар сайн бэ? Манай нэгэд ерөөсөө хэдийн хүний сайн сайхны төлөө явж, эрүүл мэндийн төлөө явж их юм бүтээж байгаа юм дээ. Баярлалаа. За ямар гоё би бүр баярлалаа. Дөнгөний дуудаад ирээд хоёулаа дурж хамтууш. Баярлалаа. Танд баярлалаа. За баярлалаа. Манай энэ утас маань бас манай энэ шат телевиз манаас 18 аймагт гардгаар онцлогтой байна. Бүх орон даяар ингээл
юунаас сая тий бахан Энэ сайхан одоо хүмүүсийн одоо ард түмнийхээ үгийг зөндөл сонсдог доо манай компани тий. Тэгээд үнэхээр одоо энэ хүмүүсээс ийм сайхан одоо сайшаал магтаалын үг сонсох тусмал одоо өшөө илүү яаж сайхан амт чанартай хийж энэ ард түмнийхээ гар дээр энэ бүтээгдэхүүнийг би хүргэх вүлээ гэсэн ийм том хариуцлагыг ардаа бид нэр тээж явдаг. Үнэхээр одоо энэ сайхан ажлыг бүтээхэд одоо энэний цаана одоо манай хамт олон байгаа. Миний одоо 40-50 ажилчид байгаа. Тэгээд энэ маань ажилчдын минь энэ сайхан гараар бүтсэн ийм ууггүй одоо хөдөлмөрийн үр дүнд энэ их ажил одоо бүтээдэг юм аа. Тэгээд үнэхээр биднийг дэмжиж яадаг манай худалдан авалтанд байн хийж яадаг одоо ард түмэндээ үнэхээр их баярлж байгаа гэж одоо хэлмээр байна да. Үнэхээр гурлан бүтээгдэхүүн одоо Монгол улсын хэмжээнд одоо зарагдж байгаа гурлан бүтээгдэхүүний одоо тэр төрөл дундаас Монгол гүрмэл гэж өнөөдөр одоо нэрээ одоо цоо шинээр одоо бичүүлж одоо тамгалж чадж байгаад одоо бидний одоо ууггүй одоо хөдөлмөрийн ажлын үр дүн юм аа л гэж одоо бахархаж суунда. За энэ уц түрүүнээс хойш холбогдож байна. Хамгийн сүүлийн орцогчоо аваад нэвтрүүлгээ өндөрлөё тий. Байна уу? Байна уу? За манай өнөөдрийн зочноор Монгол гүрмэл компани захирал мөнгө цэцэг менежер Мягмар Жавнаар оролцлоо. Баярлалаа. Та бүхэндээ ажлын маш өндөр амжилтыг хүсье. Маш олон хүнийг ажлын байраар хангаж агаад олон айл өрхийг бас сайхан амьдралд хөл тавиулж агаад баярлалаа гэж хэлмээр нь бас нийгмийн асуудлыг давхар сайхан шийдэж явдаг байх гэж бодож байна. Ийм чанарыг эрхэмлдэг 10 жил болчихсон. Тэгээд ирээдүйг дандаа харж байдаг хүмүүс байна гэж би ойлгож байна. Манайх нийгмийн хариуцлага одоо ухамсарласан компани өвдөд жил болгоныг сайн үеийн буйнд дандаа хөрөнгө оруулалт хийдэг. Энэ жил манай нэг одоо Сүхбаатар аймгаас ирсэн ажилчин байгаа. Манай одоо их сайн ажилчин. Тэр одоо нэг ядарсан ээжтэйгээ амьдардаг. Тэр хөвгөдөд одоо бид нэр бас байр орон сууц одоо барьж явах ийм одоо том хөрөнгө оруулалтын ажил хийх гэж байгаа. Ер нь жил болгон л одоо 10 жил ажиллах хугацаанд нийгмийн хариуцлагаа хүлээж сайн сайхан үйлс төрийн хөрөнгө оруулалт хийдэг дээ бас. За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч хүрсэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Энэ чанартай юм хийдэг гэд нэлээд одоо оны өмнөөс хөөцөлцөөр байгаа та бүхнийг олж авсан. Баярлалаа. Баярлалаа. Биднийг бас 90 сурвалжиж энэ сайхан нэвтрүүлэгтээ оруулж одоо бас ард түмэнд маань сэтгэлийн минь үгийг одоо хүргэж бүтээгдэхүүнийхэн дээжийг маань одоо бодитоор үзүүлсэн танаа телевизийн одоо хамт олонд бас баярлалаа. Ингээд ирж байгаа ундаа та нарын одоо ажилд өндөр амжилтыг хүсье өрөөё. За баярлалаа. Баярлалаа. Сэнийдээс хэтэрсэн ингээл хэсэг ярианууд